Сайн байцгаана уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Та нар маань миний влогийг анх удаа үзэж байгаа бол тавтай байрал. Тэгээд бичлэг таалагдвал subscribe хийх ямар тоо. Subscribe хийснээрээ та миний дараагийн бичлэгүүдийг алгасахгүй үзэх болно. Ханаа дөрөд хоолоо мань жоохон сонирн болцсон байгаа. Манайхан унтчих хоорондоо би бас бичлэгээ хийчихье гэж бодлоо. Амласныхан дагуу би та нартай өнөөдөр бас гарчгийн дагуу intermittent fasting-ийн тухай ярих болно. За хамгийн эхлээд та нар маань тэгээд бас intermittent fasting гэж яг юу юм бэ гэж сонирхож яж магадгүй. Intermittent fasting-ыг орчуулахаар одоо хэсэгжилсэн мацаг барилт гэсэн үг тийм. Мацаг барилт гэхээр та нар барыг ойлгож байгаа бах тийм. Энэ нь болохоор ерөөсөө хоолны diet дэглэм бол биш. Бидний юу идэхийг юу идэхгүйг хордоггүй. Хамгийн гол нь хоолоо хизээ идэхийн хизээ болохыг одоо биднэрт зааж өгдөг. Амьдралын нэг шинэ хэв маяг гэж ойлгочих болно. Тэгээ та нарын донд магадгүй те би идүүдэлжинтэй биш ч юм уу те. Надад энэ бол мэдээлэл хэрэггүй байна гэж бодож ээж магадгүй. Гэхдээ та буруу бодож байна. Яагаад гэвэл intermittent fasting би хэсэгчилсэн мацаг барилтал ганцхан жин хаяхад сайн өрөө нөлөөтэй биш. Тэ жингээ барихад бүр тэр битгүү хэл бидний эрүүл мэндэд бас хөгшрөлтөө хамгаалахад хүртэл маш их ачиг тустай. Тийм учраас та нар маань бичлэгээ дууссан дуустал нь өргөжлүүлэн үзээрэй. За тэгээ ерөнхийдөө бол intermittent fasting гэж юу юм бэ гэдгийг ойлгоцсон тийм. Энэ нь бол хоолны дэглэм бол биш. Бидний зөв хоолоо зөв тохируулж идэх цагийн хуваар гэж ойлгож байна тийм. Ойлгомжтой амархан. Intermittent fasting одоо яаж хэрэгжүүлдэг юм бэ? Яаж яг хийд юм бэ гэвэл ерөнхийдөө бол 3 том арга байдаг. Тэрний нэгдүгээр арга нь болохоор 7 хоногийн 2 өдөр 24 цаг юуж идэхгүй. За 2 өдөр дараалж биш зөв өөрөө өдрүүдээ сонгоод 24 цаг юуж идэхгүй 2 өдөр. Тэгэхээр нийтдээ 7 хоногийн 48 цаг бүр 48 цагийн турш юуж идэхгүй мацаг барина гэсэн үг тийм. Хоёр дахь арга нь болохоор юм идэн тэр нь болохоор бас 7-2 өдөр идэхдээ калораа бүр айгүй доошоо одоо болгоно одоо 300-аас 350-аас 500 калорийн хэмжээнд хоол идэнэ нэг өдөр нь тэр нь 2 өдөр байна. Ойлгомжтой юу? Би ойлгомжтой хэлж чадж байна уу? 7 хоногийн 2 өдрийг юуж идэхгүй биш гэхдээ идэхдээ хоолны калорийн идж байгаа хэмжээ нь маш бага 500 калориас бага тийм хэмжээний хоол идэнэ гэж ойлгож байна. 3 дахь арга нь болохоор хамгийн их popular хамгийн хүмүүний амьдралд одоо дөхөм эрэлт хэрэгцээтэй хүн болгоны хэрэгэлдэг бараг арга. Би ч гэсэн энэ аргыг хэрэгэлдэг. Энэ нь болохоор 16 цагийн турш хоол идэхгүй байгаад 8 цагийн турш тэр өдөртөө идэх ёстой хоолоо идэнэ. Дах буюу хамгийн хүмүүсийн амьдрал дөхөм бас хамгийн их ер нь боломжийн арга нь болохоор 18 цагийн мэдэхгүй байгаад бишээ 16 цагийн мэдэхгүй байгаад тэгээд 8 цагийн турш тэр өдөртөө авах ёстой хоолойн хэмжээг авах. Би бол яг тэр аргыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Би өглөө 10 цагт өглөөний цай бууж эхлээд оройны би 6 цагт би оройныхоо хоолыг идэж дуусгаад тэгээ орой 6-аас өглөөний 10 хүртэл би мацгаа барьдаг. Тэгээд за мацаг барьж байхдаа яг юу хэрэгж болох юм бэ те? Болох юм бэ гэх юм бол зөвхөн ямар ч калоригүй шингэн зүйлийг л ууж болно. Усыг бол өстой нэрэ бүр маш ихээр уух ёстой. Фастинг хийснээрээ давуу тал нь юу вэ гэхээр бид нар бүр өөрийн мэдлэг их ус уугаад хүний өдөртөө авах ёстой хэмжээнийх усыг аваад бүр тэрнээс илүү хэмжээний усыг аваад уснаас ирдэг маш олон гайхалтай бенефитийг бид нар бас давхар өөртөө эдлээд эхэлдэг гэж ойлгож болно. Тэгэхээр тэрнээс гадна ямар ч калоригүй цай ууж болно, ямар ч сахар ороогүй, ямар ч калоригүй хар кофе ууж болно. Тэгвэл хар кофега хэмжээ хязгаартай яг өдөрт зүгээр л нэг жижиг аяг хар кофе ууж болно. Ямар ч сахаргүй, ямар хөдөлгөөс цусан ч миний хөлбөр чинэрчлээ хаж гарах гэдэг шасаач. Тэгээ ямар ч хэсэн та нарт гэж хэлээд би бол эмнэлгийн хүн бол биш. Би эмнэлгийн сургууль сураагүй. Би хоол ундны мэрэгчлэлтэн би махад мэрэгчлэлтэн бол биш. Би өөрийнхөө онлайнаас уншиж мэдээ судалсан зүйлээ та нартай хуваалцаж байгаа шүү. Бас амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлээ би та нартай хуваалцаж байгаа шүү гэж хэлмээр байна. Intermittent fasting-га яг хийж дуусаад хоолоо идэхдээ бид нар юу идэж болно гэдэг байгаа шүү дээ тий. Ер нь бол бидний хойлыг сойдоггүй. Гэхдээ жингээ хаях гэж байгаа хүн бол одоо хилчлэгний маа хэмжээ бага л байх хэвээр. Өдөр давах хэмжээнээсээ бид нэр чүчүүд багаар л идэж явах хэвээр. Бидний хотоод хог биш учраас биендээ аль болох эрүүл сайхан хоолыг хийх хичээж явах хэвээр. Intermittent fasting-ийн сайхан зүйл нь юу вэ гэхээр бид нар хүн лимчин заримдаа гоё амттай зүйлсийг идмээр санагдана. Хүн лимчин тэ дандаа л бас ногоож ажиллаад амьдрмааргүй л шүү дээ. Тийм учраас intermittent fasting нь бол бидний бүр яг
төрөх турах одоо жингээ аях үүдийг нээхийн хажуугаар бид нарт бас заримдаа туртай хоолоо идэхдээ амттай шимттэй нэг хай идчих юм боломжийг өгдөг. Intermittent fasting-аас ирдэг одоо үр дүнгуудыг буюу benefit-ийг та нарт хаваалцъя гэж бодож байна. Нэгдүгээрт мэдээж бидрийг жингээ аяхад тусалдаг. Бид нар хоол идэх болгонд бидний биений сахарын хэмжээ, глюкоз хэмжээ өндөр болж идэг. Илүү хоол идмээр санагддаг. Тэгээ бүр хоол идснээс бас их шалтгаална л да. Чихрлэг хоол идэх байгаа юм уу, эрүүл хоол идэж байгаа юм уу, тэрнээс шалтгаалаад бидний биений сахарын хэмжээ дээшилж доошилж идэг. Гэхдээ ерөнхийдөө бол бидрийг идэх, биендээ хоол оруулах тоолно бидний маань биендэх сахарын хэмжээ жоохон дээшлээд ер нь бол одоо өөхөө шатаахад айгу боломжгүй болгож идэг гэж хэлж болно. Бидний бие маань нөгөө өөхнөөс энерги авахгүй, хоолноос энерги аваад ханчдаг. Өдөржингөө эзэн хоолоо шатаасаар хахад таардаг гэж хэлж болно. Харин бид нар мацаг барьснараа яах юм бэ гэхээр хоол иддэг яг энэ хугацаа яг энэ цонхны цаг. Энэ жоо хоолноос шалтгаалаад бидний одоо биендэх цусны хэмжээ маань дээшээ доошоо байж агаад тэгээд хоол идэхэ болцсон энэ цагийн хугацаанд нь болохоор бидний биений маань цусны хэмжээ яваандаа доошилж буугаад бүр хоол одоо эзэн хоолны маань юу бие маань эзэн хоолоо шатааж дуусаад бидний биендх одоо сахарын хэмжээ тогтворж аваад эренгүүт бидний биед маань сахар хэрэгтэй болоод ирнэ бидний бие маань сахар одоо сахарын одоо энерги сахараас энерги авдаг шүү дээ бидний бие маань одоо энерги хайгаад хоол биенд орж ирэхгүй болонгууд за байлиг тэгвэл би одоо энэ илүү хураацсан байгаа хоолноос нь авчигээд бидний биенд наалтчаад байгаа энэнд наалтчаад байгаа илүү өөхрөө маань давтж өгдөг гэж ойлгож байна. Дараагийн маань одоо бас маш гоё биднэрт одоо хэрэгтэй одоо үр дагавар benefit нь юу юм бэ гэх юм бол бидрийг булчингаа хөгжүүлэхэд тусалдаг. Тэгээ та нараас гайхчихж магадгүй л дээ. Хүн хоол идэхгүй ингээ удаа яваад ахаар чинь биеийн сулраад одоо сулбар болдгоо юм уу гэж ойлгож иж магадгүй. Intermittent fasting хийснээр бид нар ингээд өөрсдөө өсгөөл байна гэж ойлгож юусаа болохгүй. Бид нар тэр идэх хэвээр цагийнхаа хугацаанд бид нар биендээ авах хэвээр тэншин тэжээл авцсан учраас зүгээр. Бидний бие маань одоо өдөрт 3 хоол идээд дундуур нь жижиг шажиг снак идээд ингэж одоо амьдрахаасаа илүү баг хоол идэхгүй нэг одоо хугацаанд хоол идчихэд хоол идэхгүй удаан явж байгаа тэр мацаг барилтандаа илүү байгалийн хүлээж авдаг. Тийм бол бидний бүр дээр үед бид нар яг тийм л зохион байгуулалтаар амьдарч ирсэн. Одоо орчин үед л одоо энэ тэнд дэлгүүр хоолнд маш хэлбэг болчоод бид нар ингээд болсон болоогүй хамаагүй хоол идээд өдөр заавал 3 хоол идэх хэвээр 2 снак идэх хэвээр гэдэг ийм хуулийг гаргачаад байгаа болохоос ш бидний бүр дээр үеийн өв дээцүүдийн үед бол бид нар ангөрөөс игээл нэг хоол алдсан үедээ нэг сайхан идэж аваад тэрийг хураагаад олон цагаар юм идэхгүй заримдаа хэдэн өдрөөч хоол идэхгүй ингэж явдаг. Одоо тийм байсан. Тэгээ тэрэндээ бидний бие махбод илүү байгалийн одоо тэрэндээ бидний бие махбод одоо илүү хоолцож байгаа дараагийн одоо intermittent fasting-аас ирдэг одоо үр дагавар биеийн сайн үр дүн бол бидрийг булчингийнхаа массын хэмжээг барьж тэрч байтугай бас булчингаа илүү сайн хөгжүүлэхэд маш ихээр тусалдаг. Тэгээ яагаад гэж байгаа юм бэ гэхээр та нар маань сайн анхаарлаа сонсоорой. Би та нартаас чадан ядан тайлбарлахыг хичээе. Өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ. Бидний бие одоо жин хаях ч юм уу одоо жин нэмэхэд хоёр маш том одоо биений гормон ажиллаж идэг. Нэг нь болохоор human growth hormone буюу бидний биеийг одоо хөгжүүлж одоо өсгөж идэг гормон гэж хэлж болно. Энэ яг ямар одоо үүрэг оройтой юм бэ гэхээр бидний одоо булчин одоо хөгжүүлдэг гормон. Бас бидний хөгшрөлтөөс хамгаалдаг одоо хөгшрөлтийг одоо удаашруулдаг гормон. Бид нар энэ гормоныг л өөртөө аваад л одоо аль хэдийн өөртөө аваад л одоо нөгөө гормон болохоор инсулин. Инсулин гэдэг нь болохоор яг бидрийг таргалуулдаг гормон бол биш. Гэхдээ таргалах нөхцөл байдлыг бий болгож өгдөг гормон. Тэгээ инсулин гэдэг нь бол бидрийг яг муу бас зүйл бол биш. Бидрийг одоо ам гарахад тусалдаг гормон гэж хэлж болно. Тэгэхээр инсулины хийдэг ажил нь юу юм бэ гэхээр бидний биед хэрэг бидний биед инсулин өндөр байгаа л байвал бидний өөхөнд бидний тархинд хураагаад агаарай над өөхнүүдээс хураагаад агаарай бүгдээрээс нараа ам зух хэвээр шүүгээ бид нар сэлчдэг. Тэнгүүд нөгөө бидний бие маань өөхөө ингээд өөртөө хураагаа байлгааддаг. Инсулин өндөр байгаа л байвал өөх шатаагад маш хэцүү болж өгдөг гэж ойлгож байна. Инсулин маань яг эсэргээрээ нөгөө growth гормоныг маань бас бүгд одоо блоклчдаг нөгөө growth гормон нь ингээд бүр жижигрээд алга болсон. Инсулин өндөр гэсэн үг. Инсулин тэнд байгаа л байвал human growth гормон дэше гарч ирэхгүй. За инсулины хизээ бидний биеинд ингээд айгүй өндөр болоо гад ирд юм ихэр ерөнхийдөө бидрийг хоол идэх болгонд. Гэхдээ бас бүх төрлийн хоол биш л дээ. Бас ямар хоол идэхээс шалтгаалж байна. Гурил ихтэй одоо карб ихтэй
нүүрс ус ихтэй хоол идээд чихэр ихтэй хоол идээд өдөр инсулин бүр тултал өндөр болоод тий тэр өдөржигөө юм идмээр санагдуулаад өсвүүлээд яг ингээд идэх талтай. Тийм учраас intermittent fasting гэдэг бол яг энэ хоёр одоо гормоныг одоо инсулиныг контрол хийхэд маш их тусалдаг арга. Яагаад вэ гэхээр инсулин хоол идэх болгон дээшээ гараад ирд юм бол human growth hormone болохоор бидрийг хоол идэхгүй байх тусам дээшээ гарч ирдэг тийм гормон байгаа. Тэгээд intermittent fasting хийснээр бидэнд яах юм бэ гэхээр 8 цагийн турш бид нар хоолоо идчихнэ. Тэгж яхаагаар магадгүй инсулин гарч ирнэ байх. Гэхдээ тэр 8 цагийн турш инсулин дээшээ гарч ирээ те бидрийг өөх юм шатаалгахгүй төр хорчин. Бие маань тэр үед эдсэн хоолноос энерги аваад хоолоо шатааж байна. 8 цагийн дараа хоолоо идээд дуусчихгод инсулин маань доошлоод алга болчоор human growth hormone маань дээшээ гараад ирнэ. Яг тэр үед болохоор яах юм бэ гэхээр бидний бие маань өөхөө шатааж эхэлнэ те. Тэгээд human growth hormone нь ажилласнараа бидний булчин маань илүү булчинлаг болж үүдэг. Тэгээд ер нь бол миний судалгаагаар үзэхэд хүмүүсийн гэрчлэгээ ч юм уу те. Бис маш олон одоо энэ аргыг хэрэгжүүлсэн хүмүүсийн яриаг сонссон, гэрчлэлийг уншсан, одоо мэдээлэл бүх зүйлийг уншиж судалсны эцэс тэр хүмүүсийг жилжсэн л да. Дасгал хийхгүй байсан мөртлөө мацаг бариад жоохон удаа явцсан чинь амар гой булчингаа ингэж чангарч аягүй гой харагдж байгааг мэдчихсэн гэсэн. Тийм учраас та нар донд дасгал хийхгүй залхуу аргаар турах туртай юм байвал intermittent fasting заавал амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээ ойлгомжтой шүү дээ. Ер нь бол бидний булчингийн массны хэмжээ өндөр байх тусам л бидний өөхний хэмжээ бага байна. Булчинлаг байх тусмаа бид өөгийг хурдан шатаад. Дараагийн бас intermittent fasting-аас ирдэг сайн үр дагавар юу юм бэ гэхээр яг миний хэлсэн шиг те бидрийг хөгшрөлтийн маань удаашруулж өгдөг. Бидрийг удаан залуу сайхан харагдахад туслана. Одоо яагаад вэ гэхээр тэр growth hormone гэдэг миний яриад байгаа гормонтой бас холбоотой. Хоол идэхгүй удаан байх тусам бидний биений growth hormone илүү үйл ажиллагаа явуулаад бидрийг хөгшрөлтөөс хамгаалж өгдөг. Тэгээд intermittent fasting нь бидний ганцхан биеийг одоо сайхан харагдуулаад өөхөө шатаахад туслаж залуу сайн харагдахад туслахаас гадна бидний эрүүл мэндэд маш агуу том сайн үр нөлөөтэй. Тэгээд одоо би та нарт зүгээр том зүйлсийн дурдъя. Бидний тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Яад юм бэ гэхээр бид нар хоол идэхгүй удаан байх тусам бидний биений маань одоо бүх эд эсүүд өөрийгөө шинчилж байдаг. Тэгээд яг нөгөө цэвэрлэгээ явуулж идэг гэсэн тийм. Тарих маань шинэ эдэс одоо үүсээд тэ нэг хуучин эдэсээ ингээд цэвэрлж янзлаад бид нар баг маш одоо сэргэг одоо юмыг сэргэг сэтгэдэг болно. Бидний оюухаа маш одоо цэвэр одоо тэ юмыг айгу одоо sharp тэ одоо хурц сайн сэтгэдэг болно гэсэн үг. Ер нь бол дурдаад байвал маш олон одоо эрүүл мэндийн тэ янз бүрийн өвчнөөс бас бидрийг сэргийлдэг гэж бас хэлсэн байсан. Одоо жишээ нь бидрийг хорт хавдар тусах магадлалыг багасгаж өгдөг. Миний бодлоор тэр нь бас тий яг л бид нар хоол идэхгүй удаан байх тусам бидний бие махбод маань өөрийгөө цэвэрлж өгч өгдөг. Бас тэрнтэй холбоотой гэж би ойлгож байгаа. Би бүр амар гүнзгий шинжлэх ухааны талаас нь та нартай бас ингэж ярмааргүй байна. Яг тэгвэл би өөрөө бүр тэр амар шинжлэх ухааны тий бүр амар тэр гүнзгий өөрөө тэр амар одоо тэр хүртэл нь би бас сурж судлаагүй. Яг өөрийнхөө би уншсан одоо тий яг зөв мэдээллүүдийг авсан мэдээллүүдээ та нартайгаа би хуваалцаж байгаа шүү. Дээс манай хүн өөрөө эмч хүн. Тэгээ бас нөхрөөсөө бас тий би бас хүмүүст ийм том мэдээлэл өгж би та нартай буруу мэдээлэл бас өгмөөргүй байна. Тийм учраас би бас нөхрөөсөө те энэ миний уншиж байгаа мэдээлэл зөв үү, үнэн үү, худлаа юу гэдгийг бас асууж агаад би та нартай яг үнний одоо үнэн мэдээлэл өгж байгаа шүү. Бас те сайхан одоо амныхон зоргоор бурж энэ гэж бити бодоорой. Англи хэлтэй та нарын донд зөндөөл байгаах тийм та нар маань өөрсдөө Google дээр те intermittent fasting-ийн тухай бас гүнзгий бүр амар сайн уншиж судалмаар те бүр их судалгаануудыг хармаар байвал зүгээр онлайнаар Google дээр үзээрэй та нар хангалттай мэдээллүүдийг олж авах ба. Жирэмсэн хүн тэ жирэмсэн байхад өөрөө тэгж стресстүүлээд хоолоос авах гэж ерөөсөө хэрэггүй. Яагаад гэвэл таны бие чинь 2-2 хүнийг ингээд тэтгэж тэжээх гээд ядж байхад нь бас хоолоос аваад өгчих юм бол болохгүй. Тийм учраас жирэмсэн байхдаа заавал эмчтэйгээ ярилцаад хиймээрээ заавал эмчээсээ зөвлөгөө авч аваад хийгээрэй. Бас хөхөөл ээж нартаа сандаж хэлмээр байна те. Сүгэ оруулах гад хүүхдээ хөхөөл гээд ядж байхдаа бас бацаг бараад өөрийгөө стресстүүлж агаад бас сүгэ татруулчих бай. Янз бүрийн болчих бай. Тийм учраас бас өөрийнхөө эмчээсээ зөвлөгөө аваарай. За тэгээ бас ерөнхийдөө хоолыг хэтрүүлж идээд байдаг тиймэрхүү. Ер нь бол хоолыг хэтрүүлж идэх гээд байдаг талтай тийм одоо зуршилтай хүн байвал бас дэмий ахаа. Яагаад гэвэл айгүйх стресс нах те ер нь хоол идэхгүй байх үедээ хоолны тухай их бодоод тэг яг нэг иддэг цагтаа хоолоо дэндүү хэтрүүлж идээд юун жингээ хаях тэрнээс илүү бараг таргалж магадгүй. Бацаг барилт гэдэг маань одоо
амар гайхалтай тий ээж хэдийн зүйл мацаг барьчингууд юу ч хийж хамаагүй турна гэсэн үг гэж юусоо ойлгож болохгүй. Бид нэр хоолоо зөв тохируулж идэх хэвээр хамгийн гол мацаг барилтыг хэрэгжүүлснээр бид нарт одоо арай илүү хоолны сонголт ихтэй тий бид нар яг ингэж дайет хийж өөрийгөө зовохгүй хүссэн юм аа тий тэрийг хамгийн гол нь зөв цогцтой тохируулж идэх хэвээр шүү гэдгийг би бас хэлмээр байна. Яг intermittent fasting одоо хийгээд одоо эхэлж яхад эхний ер нь бол 4-7 хоног жоохон хэцүү байдаг. Айгу өсөөд байдаг. Тэгээд тэгэж өсөж байгаа хугацаа чинь бол явандаа гайгүй болчин. Тийм учраас хамгийн эхэлж хийхдээ ерөөсөө бууж өгөхгүй гүрийгээл ах хэрэгтэй. Тэр өсөж байгаа үед надад юу тусалсан бэ гэхээр халуун ус уухад маш гоё тусалж ийсэн. Ерөөсөө л яг өсөөл гол харлаад байл халуун ус л буцалсан халуун усыг л уугаад байгаараа. Тэгээд зүгээр одоо энгийн хүт ус уухаар бас дотор эвгүй аргаад айгу сонирн болоод идэг заримдаа. Тэгээд яг халуун ус уучаар нэг сайхан баг юм идсэн юм шиг гол ороо явчихдаг. Тийм учраас халуун усаар буцалсан усаар өөрийгөө хураал яваад байгаа хэрэг. Хүний өлсөлт чинь тэг хүний тархины өлсөлт яг бие махбодны өлсөлт гэж хоёр янзын өлсөлт байна. Бид нар тэрийг яг ялгаж мэдхийн тулд өлсөд байгаа мэдрэмж төрхөөрөө эхлээд очиод нэг стакан ус уучих. Тэгээд 5 минут өөр юм хийгээ явж агаад бие чагнаарай. Та өлсөд хэвээр өлссөн байсан бол голчин бүр харлаад ингээд те гид чин дуграад яг ингэж байгаа өлсөлт бол бидний бие махбод мөн бүр хоолоо нэхэ те болохоо байлаа надад нэг хоол өгөөд байлаа чи гэж байгаа яг жинхэнэ өлсөлт хэрэг тэхгүй ингээд зүгээр л нэг одоо те юм идмэр санагдаад байвал тэр бол яг өлсөлт биш бидний тархи маань уйдаад та магадгүй бид нар уйдаага хоолоор гаргаад өөрийгөө сургацсан байж болох юм тийм учраас тархи чинь те хөөе уйдаад байна илүү нэг юм идчихийл та гэдэг ингээд таныг хуурж яж магадгүй шүү тийм учраас хуурдахгүй тулд очиад тархиа өөрөө буцаагаад хуураад нэг стакан ус уугаад тэр усаа уучаад өөр юм хийгээд яваараа. Тэгээ өөр юм хийгээ явж хагаад мартцсан байдаг. Тэгээд өсөөгүй зүгээр дараа нь өлсөн мэдрэмж төрөхгүй бол та өсөөгүй таны тархи таныг хуурах гэжсэн юм гэж ойлгож болно. Энэ маань донд ер нь тэг жингээ хайхаа хичээж байгаа. Тэг жингээ яаж хайхаа сайн мэдэхгүй байгаа хүмүүс байвал бас миний өмнө хийсэн жимсний дараах хэдүүл жингээ хайдаг бай. Тухайн миний зөвлөгөөг заавал үзээрэй. Тэгэхээр аргууд маань надад тусалсан шиг та нарт маань бас тусалж чаднаа гэж би итгэлтэй байна. Энэхүү бичлэгийг үзсэн та нартай баярлалаа. Тэгээд миний бас бичлэг та нартай intermittent fasting тухай илүү ойлгоход тусалсан бахаа гэж найдаж байна. Хэрвээ асуултууд байвал та нар комментэнд үлдээж асуугаарай. Би чадах ятгаараа та нартай хариултыг өгөх болно. Лайк дараад, subscribe хийгээд, share хийхээ мартаваа. Миний Совда Ширүүд гэдэг миний Instagram page-ийг бас Facebook page-ийг дагаарай. Тэгээ нэлээд хүмүүс намайг хизээ өөрийгөө танилцуулах бичлэгээ хийх вэ? Гэр бүлээ танилцуулаач гэсэн хүсэлтийг илгээсэн. Би ч гэсэн өөрөө тэр бичлэгээ хий гэж бодоод яваад байсан. Тэгээд ямар ч байсан эх 7 оны амралтын өдрөө би та нартай гэр бүлээ танилцуулсан, бас өөрийгөө танилцуулсан бичлэгээ хийх болно. Тэгээ та нар маань яг мэдхийг хүсэж байгаа бас асуултууд байвал доор комментэнд үлдээгээрэй. Тэгээ би бас бичлэгээ хийж байхдаа та нарын асуултыг давхар хариулаад явах болно. Тэгээ дараагийнхын бичлэгээр уулзлаа баяртай.